Аудиог сэргээд завсарлах шууганыг дарах намсгах бүлгийн сүүлийн хичээлийг үзэгч байна. За өмнөх хичээлүүд бид дуу авины шууган, согог, гэмтлийг дарах тухай ойлголтуудыг үзсэн. За энэ хэсгээр клипт аудио буюу тайрагдсан аудиог хэрхэн завсруулах тухай ойлголтыг үзнэ. Аудио тайрагдсан эсвэл хайжлагдсан байх нь ихэвчлэн таны бичлэгийн төвшин хит өндөр байх үед тохиолдог бөгөөд за ингээд энэ дасгалын хавцнаас 0605 доогор зураастай RIP clip гэсэн нэртэй файлыг нээсэн байна. Энэ долгионы оройнуудыг харъя. Долгионы оройнууд нь тайрагдсан хавтгай хэлбэртэй байгаа нь харагдаж байна. Энэ нь таны ярьж байгаа дуу авианд гажуудал үүсгэх болно. Play товчдод давж сонсъё. Hiring military veterans is a great business decision. It is not just a good decision. За ийм гажуудлыг audition програм дээр засахын тулд declipper гэсэн функцийг ашигладаг. Effects тэсний diagnostic гэсэн мөрнөөс declipper процесс командыг ажилуулна. За declipper функц бусад команд шиг нэмэлт сонгох гаргаж ажилуулдаггүй. Харин зүүн хэсэгт байх diagnostic панелд тохируулах хийх боломж олгодог. За энэ панел нь аудионд анализ, дүн шинжилгээ хийх ба дараа нь засварлах боломж олгодог. За энэ панелийн presets төлөвийг за цаанаас тохируулагдсан default байдлаар авъя. Энд scan гэсэн товч дээр дарж хэдэн тайрагдсан peak буюу шок хэсгүүд байгааг тодорхойлдог. За дарлаа. За 167 problems detect буюу за ийм тооны асуудалтай хэсгүүд олдлоо гэсэн мессеж гарч ирсэн байна. Оройн тайрагдсан долгионуудын жагсаалтыг энд харуулсан байна. Эдгээрээс нэгийг нь сонгуул тухайн асуудалтай байгаа долгионы оройд улаан босоо шугам очиж байна. За settings товч дээр дарж tolerance буюу зөвшөөрөх хэмжээний утгыг өөрчлөх боломжтой. Манай тохиолдолд 1% байна. Энэ нь тайрагдсан аудионы датац дотор хэр их өөрчлөлт байж болохыг тодорхойлдог. Хэрв та үүнийг хит өндөр болгоод таны зүгээр байсан пик буюу ориглуудч гарч эхлэх тул аль болохоор бага байх хэрэгтэй. Энд gain буюу өсгөл гэсэн мөр гэж байна. За хамгийн бага 0 дБ утгатай байна. За хамгийн бага 0 дБ утга нь хамгийн чанга дууралтай гэсэн үг юм. За долгионы хардцын редактороос харахад хасах 6 dB орчим пик буюу ориглууд нь тайрагдсан энд харагдаж байна. Өөр нэг тохиолдол бол interpolation буюу завсан хэмжээг олох гэсэн мөр байна. За энэ ориглуудыг хэрхэн яаж дахин босгож бий болохыг тодорхойлдог. Цаанаасаа тохируулагдсан cubic гэж байгаагаа энэ тохиолдолд сайн хурдан боловсруулагддаг боловч олон тайрагдсан хэсгүүдтэй богино файлд FFT тохиолгоор руу шилжиж FFT хэмжээг өндөр болгон өгч болно. За FFT төлөвийг сонгоод FFT хэмжээг 64 гэж өглөө. Буцаад жагсаалт бүхий хэсгийг гаргахын тулд settings товчтой нэг товшин. За ингээд reply all буюу за бүгдийг засах гэсэн товч дээр товшноо. Audition програм тайрагдсан хэсгүүдийг засварлах пик буюу ориглуудыг бий болгосон харагдаж байна. History panel-ээс өмнө ямар байсан? За засварласны дараа, сэргээсний дараа ямар болсныг харж болно. Play товч дээр тавшиж хэд зэрэг засагданыг сонсож болно. Is a great business decision. It is not just a good decision, it's not a good practice, and it's not for marketing reasons. It's not to say, hey, we hire veterans. Hiring military veterans is a great business decision. Үнэхээс хамаагүй сайн болсон. Сонсогдож байна. Мэдрэгдэж байна. За ийм байдлаар оройн хэсгээр тайрагдсан долгионуудыг хэрхэн сэргээж засварлах тухай ойлголтыг энд үзлээ.